Дээрх хөтөлбөрийн хүрээнд тухайн жилд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулсан аж ахуй нэгж байгууллагуудыг шалгаруулан шагнаж урамшуулах ажлыг Ховд аймгийн засаг даргын тамгын газар Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран 2 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ үеэр өнгөрсөн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн ярилцсан юм. Өнгөрсөн жил Ховд аймгийн хэмжээнд дээрх чиглэлээр 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. Жишээ нь одоо манай Ховд шууд 39 мянган мод тарьсан байна өнгөрсөн жил. За бэлчээрийн доройтлыг бууруулах, бэлчээрийг хамгаалах чиглэлээр бас одоо нэлээд томоохон ажлууд хэд хэдэн суманд хийгдлээ. За мөн одоо барилга, орон сууц, барихаас эхлээд утаа бууруулах чиглэлд бас тодорхой ажлууд хийлээ. Ногоон одоо хөтөлбөрийн хүрээнд зээл болгосон байгууллагуудыг шалгарууллаа. Хэмжлэнгээр өнөөдрийн номинацид шалгарсан байгууллагууд бол ногоон элч хөтөлбөрийн одоо хүрээнд ногоон элч арга хэмжээнд бол одоо өөрсдийн тодорхой хувь нэмрээ оруулсан байгууллага хамт олныг урамшуулсан юм арга хэмжээ боллоо. Цаашдаа бол энийг одоо байгаль орчны яам, за мөн аймгийн одоо хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангаас хамтран энэхүү одоо хөрөнгө оруулалтын зарцуулалтын арга хэмжээг бол нэмэгдүүлнэ. Тухайлбал одоо эх жил бол утаатаа тэмцэгүүднээс бид нэр Ховд аймгийн төвд байгаа 41 одоо жижиг оврын уурын зуухыг хаах ажлыг бол зохион байгуулах гэж байгаа. Энэ хүрээнд бас багуу хөрөнгө сангуу зарцуулагдах байх. Ер нь аймаг орон нутгаа одоо өвөлд нь утаа багтаа, зундаа бол байгаль орчинд ээлтэй ийм одоо ногоон аймаг болгохын төлөө тавьсан зорилттой цааш хэрэгжүүлэн ажиллахын тулд бүх хүн иргэн аж ахуй нэгж хамтран ажиллах нь чухлаа гэж ингэж үзэж байна. Тухайлбал ногоон хөгжлийн сурталчлагч номинацийн эзнэр нэгдсэн үндэсний байгууллагын Мон 16,301 төслийн орон нутгийн зохицуулагч Баяр сайхан, ногоон үйлдвэрлэл номинацийн эзнэр Иргэн Баточор, ногоон ажлын байр номинацийн эзнэр Турилахт компанийн захирал Хамсуран, ногоон байгаль номинацийн эзнэр Иргэн Бэлэгт мандах, ногоон эдийн засаг номинацийн эзнэр Дөргөн хадгаламж зээлийн хоршоо тус шалгарч хүндтэй шагналаа гардан авсан юм а. Бид нэр гэр бүлээрээ одоо энэ Аршаантвагийн хотын булан гэж ярьдаг, бас шаврын тохойч гэж ярьдаг, энэ нэг хөрсийг хуулаад юу ч хөө болгосон, тэгээд хогоор дүүрсэн ийм одоо хонхор байсныг бид нэр одоо тоорлож өөрсдийнхөө хөрөнгө хүч хөдөлмөрөөр тоорлоод тэгээд нөхөн сэргээж оожуулах юм ажлыг хийж 2009 оноос одоо энэ өнөөдрийг хүртэл тэгээд жилээс жилд одоо хягж ингэж байгаа. Тэгээд олон нас турмал янз бүрийн тарьсан мод, бут тарьсан жимсний мод бас тарьж байгаа. Тэгээд энэ ажлын маань одоо ингээд дэмжиж биднийг одоо энэ номинацид одоо байр эзлээс явуулж баярлж байгаа. Цаашдаа Ховд хотыг ногоон хот болгох, Ховд аймгийг ногоон хөгжлийн загвар аймаг болгохын үйлсэд бас чадлынхаа хэрээр хөв нэмрээ оруулъя гэж ингэж бодож байна. Ингээд цаашдын ажилд нь аймаг орон нутгийн болон энэ ногоон байгууламжаар ажиллаж байгаа бүх хүмүүсийн ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн яриа та бүхэнд их баярлалаа. Ховд аймаг ногоон хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ногоон хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа иргэд аж ахуй нэгж байгууллага 2 дахь жилдээ уламжлал болгон энхүү шалгаруулан шагнаж урамшууллаа. Уг арга хэмжээг цаашаад жил бүр зохион байгуулах бөгөөд жил ирэх тусам ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах оролцогч байгууллагуудын санал санаачлага цар хүрээ өргөжхийн зэрэгцээ иргэн бүрийн ногоон хөгжилд оруулах хувь нэмэр өсөн нэмэгдэнэ гэж үзэж байна.